За, сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Залхуу пицца нэг л өдрөөс өдөрт уламж залхуул болоод байгаа юм шиг тий. За, тэр ч яах. Өнөөдрийн ярих аниме бол мэдээж Наруто Shippuden буюу өсвөр насны Наруто. Наруто Shippuden 2007 оноос 2017 он хүртэл 10 жилийн турш 7 хоногт нэг ангиар уван цувуулан барин 500 анги гарсан байдгаа. Тэгэл мөнч гайхалтай зохиолдоо. Огт үзэж байгаагүй эсвэл дахиж үзэж дурсамжаа сэргээх гэж байгаа бол өмнөх бага насны Нарутог үзчихэд ороод ирээрэй. Тэнд маш их мэдээлэл байгаа шүү. Ер нь бол тэгэл Наруто Shippuden-ийн оршил гэж ойлгож болно л гэсэн. Доор description хэсэгт би линкийг үлдээчихье за. За харин Наруто гихнээс нь оргиор нь үзмээр санагдаад байвал мэдээж Playmax цэг MN буюу Animax. Бүх анги нь монгол хэлээр мөн хадамлаар гэх хоёр сонголтоо үзэхэр байгаа шүү за. За тэгээд залхуу пиццаан нэг хандивын данс нээсэн. Та бүхэн намайгаа дэмжиж боломжоор донешн явуулаарай. Доор description хэсэгт дансаа байруулчих. Тэгээ та бүхнийхээ дэмжлэгээр hard mic гэдэр нэмж аваад өшөө олон гой гой анимыг улам чанартай ярих болно. Нэрээ би филлер анги ярихгүй шүү за. Тэгээ дутуу байна, инээ тэрэгээд байв, окей. За харин ийхүү асар урт удаан үргэлжлэх Наруто Shippuden аниме руугаа орцгоё. Марцснаас subscribe-а даралгүй үзээд байгаа юм шүү. Айн сабаа дараад л байвал бичлэг илүү урт мөн хурдан ороо явна шүү дээ. 2 жил Jiraiya буюу шалаг даянчтай бэлтгэл хийж хээрээр хисэж эцэст нь Konoha тосгонд Наруто маань ирлээ. Тэгээ түүнийг Sakura болон Konohama руу гихжаал тосож авнаа. Тэгэл манай том болсон бөгөөд бүгд л өсний засалт болон гадаад төрхөө өөрчлөөд авчээ. Гэвч Нарутогийн цан нь өөрчлөгдөөгүй байх бөгөөд Sakурад нөгөө шалаг сексиж зүгээ хэрэглээд сайхан нармаагаа нийлгээд авна да. Тэд 5 дугаар Hokage дээр ирэх бөгөөд Sakura Tsunadeгийн шав болсон бөгөөд баггүй эрдэм мэдлэг заалгасан гиндэ. Мөн Kakashi багш цонхоор орж ирнэ. Нэрээ Kakashiгийн байнга уншдаг нөгөө найрах урлаг гэдэг ном нь Jiraiya багшийн бичсэн ном байдаг шүү. Тэрийг нь мэдээл манай хоёр шок. За цаашлаад Наруто Shikamaruтай уулзнаа. Тэгсэн Shikamaru түүнийг энэ хугацаанд ангийнхаасаа ганцаархнаа гинийн цолтой хэвээрээ үлдсэн. Бусд нь бүгд дээшээ дэвшээд явсан л гин. Манай хүн шок. Бас болоогүй өнөх нэг сүлт мангасан жинчүүрэг Gaara нууц зээл тосгоныг Kazekage болсон гиндэ. Харин манай хүн энд маш их баярлнаа. Бүр бахархан тэр чадсан юм чинь хизээ нэгэн цагт миний царай бас тэнд бас байх л болноо л гэдэг. Kankuro болон Temari Konohад ирж уг мэдээг хүргэсэн байдгаа. Тэгэл мөн нээжи тэр гурав Jonin болсон байдаг шүү. Jiraiya Kakashiтай уулзаж Нарутог даатгахнаа. Учир нь Jiraiya Akatsuki бүлэмгийн ер нь тагнахаар даалгавар авна л Konohagаас явж байгаа юм байна лээ. 7 дугаар баг хэдий Sasuke байхгүй ч Kakashi өмнөх шигээ тэр хоёрын өөрөөс нь хонх булаахаар тест маягийн юм авахар болно. Гэвч энэ удаад номоо хааж Sharingan ил гаргаснаа сериозны ил үзнэ гиндэ. Наруто шууд сүүдрээ хувлаад Rasengan хийж дайраал Sakura харин бүр газар хаг зохиж байдаг шүү. Улаан гараараа штэ яг л цунаатай шиг. Өмнөх шиг сул дорой байж Sasuke зогсоож чадаагүй болохоор бэлтгэлээ сайн хийж хүчтэй болноо л гэж зорж байдаг. За тэгсэн Kakashi амар том галаар үлээгээл манай хоёрыг сандарганаа. Амжижны модны ард орж нуугдаал Наруто мэрэгэн санаа төрнөө. Тэр нь яг дайрах явцдаа нөгөө номныхон төгсгөлийг нь спойлдоод хэлчихэд Kakashi сонсохгүйгээ чихээ дарж байх хооронд нь хонхоо булаач чаднаа. Тийм ээ, тэд өмнөх жаахан байхаа болжээ. Тэгэл цунаадаа тэдний хажуугаас нь харж байсан бөгөөд одоо та нар хүүхдүүд бишээ. Танай баг одооноос даалгаварт явнаа л гин шүү. За Наруто маань багын багш Irukатай хамт хуучнаад урсан Ichiraku Ramen-ы газарт уулзсан тосгоны ховыг жоол базнаа. Харин энэ үед нууц эс тосгон руу Akatsuki бүлэмгийн 2 хүн явж байх бөгөөд Sasori болон Deidara нар юм. Тэд нэг сүлт мангасын араас ирсэн бөгөөд тосгоны харуулын дарга ахмад Yura тосгоноос урам бусад харуулууд даалж тэр хоёрыг дотогш нэвтрүүлнэ. Тэгээ Sasori-гийн хувьд болохоор тэр тосгондоо эргэн ирж буй энэ юм бэлээ. Учир нь тэр нууц эс тосгоноос урууж Akatsuki-д нэгдсэн нэгэн байдаг. Тэгэл Deidara хиймэл шувуу гарган тэнгэрт нисэн нэг сүлт мангасын жинчүүрэгөө болох Gaara хайх бөгөөд харуулж байсан цэргүүд рүү нь өөрийн хиймэл дэлбэрдэг аалзаа явуулан дэлбэлж цэвэрлж байдаг шүү. Тэгин тэр Gaaraтай нуур тулнаа. Тэгэл Gaaraгийн элс илүүрхэн Deidara дахин шуун дээрээ суун зүхтах боловч Gaara араас нь хүрээд ирнэ. Тэднийг тосгоныхон бүгд ажиглан харах бөгөөд Gaara авраг элсэн дайралт гэж Deidaрагийн нэг гарыг тасалж чаддаг. Гэвч Deidara тасдуулахаас өмнө тэр өөрийн хамгийн хүчтэй дайралт болох
авраг тесрэх зүйл бүтээж амжсан байдаг. Тэгэл бүхэл тосгоноор нь сүрүүлнэ гэдэл хиймэл зүйлээ хаях бөгөөд авраг дэлбэрэлт болно. Гэвч Гара маш хурдтай элсээр хотыг бүрхэн бүх хүнийг аврах хэдий ч тэр хооронд дээдаараа жижиг дайралтуудаа хийх бөгөөд Гараг хамгаалтанд нь орсон ч элснээс нь гарч ирэн дэлбэлнэ. Яасан бэ гэхээр Гаратай тулдаж байхдаа элсэнд нь өөрийн дэлбэрдэг элсээ хольж шингээж байгаад л боломж гарах үед нь дэлбэлж байгаа нь энэ юм бэлээ. Ийхүү Гара хүнд бэртэх бөгөөд өөрийн бүх чакрагаараа хотоо хамгаалсан байжээ. Тэгээд дээдаараа Гараг аван Сасори дээр очих бөгөөд тэд даалгавар амжилттай хэмээн цааш яваад өгнө. Канкуро дүүгээ аврах гээд араас нь явах бөгөөд тэдний гүйцэх боловч Сасори түүнтэй тулдахаар болоотхноо. Тэгэл төмөр сүүл шиг юм гаргаж ирэл Канкурогийн бүх хүүхэлтэйг нь эвдлэх бөгөөд Сасори үнэн эрэхтэй тэр нөх хүүхэлтэйнүүдийг хийсэн улаан элс гихч байдаг. Тэгэл мөн Канкуро Сасоригийн хортой дайралтанд өртөх бөгөөд 3 хоног чадарнаа л гэдэг. Тэгэл тэр хоёр түүнийг үхэх гээд орхио яваад өгдөг. Харин Коноха зурвас ирэх бөгөөд нууц элс тосгон тэднээс тусламж хүссэн байлаа. Хоккаге шууд л Какашигийн багийг явуулах бөгөөд Жирая гаргаж өгөхдөө Нарутод анхааруулна. Акацукитэй яавч тулж болохгүй шүү те. Мөн яасан ч сүлд хүчээ хэрэглэх битгийл бүр сайн хянаарай л гэж загтдаг. Наруто ч гунигтай нүдээр ойлголоо л гэнтэгэл энэ хоёр бэлтгэлийн дундуур нэг 9 сүлд гарч ирсэн нэг драма байгаа л байна да те. Тимари харин Конохад байсан бөгөөд тэдэнтэй цуг явнаа. Харин Шикимару жаахан санаа тавиал энэ яг жоохтой. За тэд яаравчлаа явах бөгөөд Наруточ мөн их уурлаж Акацукиг нилээн зүхээд авнаа. Харин нууц элс тосгонд Канкуро хэцүүхэн байх бөгөөд Сасори бол улаан элс гэд арайч юу хэлнэ. Тэгэл шууд л Сасоригийн эмээ болох Чой эмээд энэ мэдээг дуулганаа. Тэгээ Чой эмээ ирж хорыг нь тайлгаж баахан үзэгч нэг л болж өгөхгүй. Энэ үед дээдаараа тэр хоёр нууц байрандаа ирэх бөгөөд Акацукигийнхан холбогддог чицүү ашиглан хоорондоо харилцсанаа. Тэгэл тэгэн тэд Гарагаа сүлт мангасыг нь шилжүүлэх ажилд орох бөгөөд энэ нь 3 хоног болох ажээ. Цунаадаа нэг л муу совин татаад араас нь Гаин багийг илгээх бөгөөд 7 дугаар баг туслуулахаар явуулнаа. Манай хайд харин нууц эс тосгонд ашгүй нэг юм ирлээ. Шуудхан л болсон юмыг сонсоод эхлээл Канкуро дээр очлоо. Тэгсэн өнөөх Чой эмгэн чинь Какашиг харал учир зүггүй дайраадахнаа. Гэтэл тэр навчтын цагаан соёо байна гэж андуурсан байдیں۔ Тэгэл угтаа бол нөө цагаан соёо түүний аав штэ тий. Сакура мөнч гайхалтай эмчилгээний зү хэрэглэн бийд байгаа хорыг нь гаргаа авах бөгөөд маш ухаантай болсныг Наруто хараад шок. Энэ бүхнийг 5 дугаар Хокагегоос л сурсан шүү дээ. Канкуро гайгүй болж сэргэнэ. Тэгэл түүний нэг хүүхэлдэн Сасоригийн хувцснаас багахны хэсгийг нь тастан авсан бөгөөд Какаши шууд дуудах техникээрээ нинжа нохоонуудаа дуудан үнрийг нь авч байрлалыг нь олохыг даалгалаа. Канкуро харин Нарутогоос дүүг минь авраад өгөөч хэмээн гуйгаад авнаа. Заашгүй нэг нохоон нууц байрыг нь олсон бөгөөд манай хэдэд хэл үргэнэ. Тэгэл манай гурав араас нь хөдлөх гэсэн Чой эмээ мөн адил тэдэнтэй явахаар шулуутсан байдаг. Тэд явдал дундаа ярилцах бөгөөд Акацуки бүлэг ер нь сүлт мангасуудыг л онилоод эхэлснийг мэдэж аван. Тэгэл тэр үед нөө Нарутог хайж Итачи болон Кисаме хоёр ирсэн шүү дээ. Сүүлдээ соруулж буй Гара цаг багахан үлдсэн байдаг. Харин Какашигийн нинжа нохоо Гаин багт очин хэл хүргэх боловч түүнийг нь зээц зүгэх Акацукигийн хүн олоод мэдчихдэг. Шууд л нөгөөд алтан уушуу хүргэх ба Акацукигийн удирдагч дуусах арай болоогүй 70% таа явж байна. Кисаме тэр хоёрыг саатуул гээл явуулдаг. Итачи Какашигийн баг дээр очихвол Кисаме Гаин баг дээр очино. Гайч Кисаматай сүүлд уулзснаа санаал амархан ч самар биштэй л гэж бодно. За тэгэл тулнаа. Гаяас бусдыг нь хорихч зүгээр хориход Гай мончог гаргаж ирээл дайрнаа. Усан доорч түнтэй нудрагаараа тулалдах боловч ашгүй нээжи хоригоос мулцарч бусдыгаа чөлөөлж чаднаа. Гай харин үхлийн 8 хаалганы 6 дахь хаалгыг нээгээл Кисамаг бүр юучгүй болгов. Гэтэл үнэндээ Кисама биш өөр нэгэн байдаг. Харин нөгөө талд Итачи Нарутод Генж зүү хэрэглэнэ. Ашгүй Сакура Чой эмээ хоёр Наруто Генж зүгээс гарахт нь туслах бөгөөд Какаши Итачитай шууд тулдаж байдаг. Араас нь Наруто бөөн уур шинээр сурсан авраг Расенган хэрэглэх бөгөөд Итачи жогтой нэмсэглээл ялагдана. Тэгсэн чи бас Итачи биш нөгөө Ахмад Юурач байдгийн. Гэхдээ энэ нь амжилттай болж сүлт мангасыг суллаад бараг дуусч байлаа. Тэгэл Чой эмээ тэдэнд хэлнэ. Жинчурикигээс сүлт мангасыг нь суглах юм бол Жинчурики амиа алддаг гэж. Өөрөөр бол Гара үхнэ л гэсэн үг. Манайхан цааш явснаар жаахан амс хийнэ. Гэвч энэ үед Гарага сүлт мангасыг нь амжилттай шилжүүлж дууссан ба түүний цогцсон газар туннаа. Харин ашгүй Наруто тэр хэд яг үүдэнд нь амжиж ирсэн байдаг.
Гэвч хаалт байх бөгөөд хид хідэн газарт байдаг. Тэгэл нөгөө хэд нь тал талд харан зэрэг хаалтыг нь аван Сакура маань шууд л баруун гарын шулуун цохилт хийгээл тэр том чулууг бутлан унгана. Гэвч Гаин багт яг өөрсдөө нь адил хүчтэй хувилбарууд нь гарч ирэх бөгөөд тэд нэр тулдаалуулдаг. За харин агууд Какашигийн баг орж ирэх боловч Гарагийн хөрж буй цогцсон дээр дээдаараа сууж байх нь тэрээ. Тэгэл Наруто учиргүй уурлан сүулт мангас нь гарч ирэх ба манай хоёрч хайлтгүй өөрөөгөө илэрлээ хэмээн тохуурхнаа. Тэгэл Жирая минь зөндөө хэлж байхад энэ шавийнх нь байж байгаа. Дээдаараа Гарагийн цогцыг шуундаа аван тэндээс зүхтах бөгөөд араас нь Какаши болон Наруто элдэн хөөнөө. Учир нь Сасори дээдаараатай цуг ойрхон тулдах дургүй юм байна лээ. Яагаад тэгэхээр нөө эргэн тойрноо дэлбрээд идэг болохоор. Чоэмэ харин өөрийн ач хүүтэйгээ Сакурагийн хамт нүүр тулахар болноо. Тэгээ Сасорийн үнэндээ Канкуро шиг утсан хүүхэлтэй мастер бөгөөд өөрөө жоохон байхасаа л хүүхэлтэй хийж удирдах сурсан байдаг. Тэгээ түүний бие нь нуруундаа хуйг үүрсэн аимшигт тэмник төмөр сүулттэй байх бөгөөд Чоэмэж аргагүй юмэн гэсэн шиг мөн утсан хүүхэлтийн мастер юмсан ч. Тэгээд тэр Сакураг чакрагаар удирдан тулдахаар болноо. Тэд амжилттай дайралт хийж арын хуйг байтугай бүр түүний биеийг нь хэдийн хэсэг болгох боловч Сасори зүхтааж амжнаа. Тэгэл Чоэмэ ачуугээ хараад шок. Яасан бэ гэсэн чинь тосгоноо орхиод 20 жил өнгөрчгөөд байхад одоо ч залуугаараа байна. Нэрээ шал залуухан, халуухан тийм залуу харагд. Сасори нэг гайхалтай хүүхэлдээ дуудах бөгөөд Чоэмэ дахиад л шок. Тэр нь 3 дугаар Казакага байвал яах вэ? Түүний бие нь юу н алга болцсон юм бэ лээ. Тэгэл жинхэнэ дулаан эхэлнэ. Сасори хороо ашиглахад Сакура тулдах нь аргагүй төрдөг. Тэгэл харин тэгсэн чи Чоэмэ зөрүүлж өөрийн хүүхэлтэйгээ дууддаг ба тэр нь Сасоригийн аав ээж нь байдаг. Тэгээ Сасори баг байхад нь аав ээж нь нинжагийн их дайнд ам өргөдсөн ба эцэг гэхээ сансан бяцхангүй яг тэдэнтэй адилхан хүүхэлтэй хийж өөрийгөө харгацсан байдаг нь энэ хүүхэлтэйнүүд юм байна лээ. За тэгэл амар дулаан болноо. Тэгсэн Сасори бүр 3 дугаар Казакагийн хэрэгэлдэг үндсэн чицүүг нь хэрэглээ наадын тэр нь төмөр илс бөгөөд Чоэмэгийн хүүхэлтэйнүүд болон гарыг нь хүртэл ажиллагаагүй болгоноо. Эмээ маань хиймэл гартай айл болж таарлаа. Тэгээ шууд салгаад айнаа. Тэгэл ерөн Сакуратай хамжид тулдахаас өөр аргагүй төрөндөө. Сакурач мөн Цунадатай хийсэн бэлтгэл нь үр дүнгээ өгч Сасоригийн дайралтнаа сайн болтож байдаг. Тэгсэн бүр амар чицүү хэрэглээд бүр төмөр илсээр бүрхээд авнаа. Арай гэж бултсан ч хэд зүсүүлсэн хортой байж таараал Сакура унаад өгнөө. Сасори шууд л дайралт хийлээ шүү. Тэгсэн бүүм гэл ганц цохилдоор хүүхэлтэйг нэвдлээ ээчнэ. Яаваа гэсэн чи нөгөө хорны ерөндөгийг өөртөө тарьсан байдаг. Тэр нөгөө Канкурог имчилж байхдаа гаргаж авсан ерөндөг юм билээ. Гэхдээ 3 минут л хорыг тис чадах бөгөөд хитгэн ширхэг байгаа юм байна лээ. За тэгэл Чоэмэг имчлээл түр амс хийхэд нь Сасоригийн бие ил болноо. Тэр өөрөө хүртэл хүүхэлтэй байдаг. Тэгэл ийм залуугаараа байсан шалтгаан энэ л юм билээ. За Сасори усан буугаар буудаа Сакурач зүхтаал өөртөө боломж гаргаал май очоол ганц цохол биеийг нь хэдий хэсэг болгоноо. Тэгсэн буцаад эвлжүүл яах вэ? Манай эмээч бууж өглгөө гараа эргүүлж хийгээд л сүүлийн том тулаандаа бэлднэ. Өөрийнхөө нууц чицүүг гаргах ба маш хүчрхэг тийм алдартай 10 хүүхэлтэй байдаг. Тэгсэн зөрүүлээ Сасори бүр 100 хүүхэлтэй гаргаад ирнэ. Би чамаас ирээр их идргээл их баснаа. За тэгэл хүүхэлтийн тулаан эхэллээ. Сакура тэр хоёр арайчуу түүний биеийг нь тамгалах боловч зүрхээ өөр хүүхэлтийн цуулган эмээрүү сэлмээрээ дайрахт нь эмээ шок. Учир нь Сакура урдуур нь орж нэвт сүлбүүл итгэдэг. Шууд л хордож эхлэхэд нь эмээ сүүлчийн ерөндөгийг Сакура тарьж өөрсдөө зай гаргаж авнаа. Гэтэл Сасори бууж өгөлгүй тэдэн лөө дахиад дайрах боловч эмээ аав ээж хоёрыг нь удирдан түүний зүрхийг нь илдээр зоож амждаг. Яа тэгэл ингэ Сасорыг бодглоор л бас гунигтай байгаа. За тэгсэн эмээ маань ч бас муугуугаар өгдөг шүү. Сакурагийн шархыг имжлэдэг нэ. Харин Сасори арай ч үхээгүй байлаа. Тэгэл Сакура амжиж Орочимаругийн талаар мэдээлэл авах бөгөөд түүнийг 10 өдрийн дараа нэг гүүрэн дээр уулзахаар болсон гэдгийг нь хэлээ. Тэгээд насан эцэслээ. Эмээ маань ч хэдий дайсан ч гэсэн ачгүйтэй гашууднаа. За харин нөгөө тал дээдаараа нөгөө дэлбэрдэг юмараа дайраа зүхтааж байх бөгөөд Какаши ч хувилбараараа түүний чадварыг нь тандаал мөн ухаалаг шүү тийм. Тэгэл Нарутог өөрийн төлөвлөгөөг даг гэл Мангекё Шаринганаа идэвхжүүлээд тийм. Товчхон тайлбарлал Шаринган болгоно 3 тусалтай болдсон шүү дээ. Тэгээд тэрний дараагийн хамгийн хүчтэй төвшин болох Мангекё Шаринган идэвхждэг юм байна лээ. Хүн бүрийн тэгтээ чадвар нь өөр. Яга Итачи хар гал ашигладаг да. Тэр чин Мангекё Шаринганых нь хүч гихтээ уг Шаринган
маш их уу гашуу үр төлөөсөнд ирдэг бас ашиглах тусам л хараан моддаг тийм хүчтэй ч гэсэн их сул талтай заяа. Тэг хүн болгон Мангекюн Sharingan-аас сэргээж чаддаггүй юм бэлээ. Энэ талаар дараа нь өшөө дэлгэрэнгүй ярьж өгнө. За Какаши маань Мангекюгаа Дэйдарагийн нэг гарыг тастаа ийна. Харин Какаши маш их чакра хэрэгэлсэн ба энэ боломжийг ашиглан Наруто шууд Расенганаараа дайраад Гарагийн биеийг нь эргүүлэн авч чаддаг. Түүний гаргаа авахад аль хэдийн өөд болсон байх ба Наруто ч хараад бөөн бүр 9 сүлтийн чакра нь бийжээд ирлээ шүү. Тэгсэн Какаши Jiraiya явахаас өмнө Нарутог анхааруулсан ба сүүлд мангасын хүч сэргэх үед нь тамгалах тэмдэг өгсөн байдаг. Ашгүй тэгэл яг энэ үед нөө Сакура болон Чоэмэ тэдэн дээр ирэх бөгөөд Дэйдараа нуугдан тэднийг ажигланаа. Гэвч Гайвын багт баригдчихдээ тэгэл манай хэд өөрсдийн хувилбараа дийлсэн л байдаг. За тэгэл нөгөө хоёр гараа алдсан Дэйдараа нөгөө шууга амаараа зажилж байгаа л өөрийгөө дэлбэлэхээр зэхлээ шүү. Түүнийг нь мэдсэн нээж бусдаа анхааруулан зүхтаах боловч амжилгүй асар хүчтэй дэлбэрэлт болно. Тэгсэн Какаши амжиж Мангекюгаараа дэлбэрэлтийг нь зогсоож чаддаг. Тэгэл Дэйдараа дэлбэрэхийн өмнө ингэж хэлнэ. Ийм гоё юм ярьж байхад аль нэг сайхан лайк сабаа дарчихад яах вэ дээ гэ. Дараарай та нар би харж байгаа шүү. За тэгэл дайснаа дарсан ч Гара ам үргэцсэн хүн дээр туснаа Наруто нус нулимсандаа утгалдах бөгөөд энэ их бэлтгэл хийж хүчтэй боллоо гэж бодтол Сасукеч тэр Гарагч тэр аварч чадсангүй гээл асгарт л уйлнөө. Тэгсэн Чоэмэ сүүлчийн эмчилгээ гээл түүн дээр ажилланаа. Тэгэл өөрийн аймаа Гарад өгж эргэн амьдруулах тэмцүү байдаг. Харин оронд нь өөрөө л тэнгэр дэвшиж байгаа юм байлээ. Тэгэл Гарад ийм найз байгаад баяртай байна гэж хэлээл ер нь л өөд болчдөг. Сакура ч уйлна. Гара маань сэргэлээ, Канкуро, Темари, мөн нууцэс тосгоныхон бүгд ирсэн байх бөгөөд ганц Чоэмэ л өөд болсон байдаг да. За инхүү Гара 9 минут тосгондоо буцан ирэх бөгөөд манай хэдийг хүлээж авч баярлсан талархснаа илэрхийлнэ. Тэгэл эмээгийн оршуулгыг хийж аваад манай хэд буцахаар болноо. Тэгсэн Гара Нарутотой гар барих бөгөөд дараа чамаа Хокаге болсон үед дахин гар барьж минь түргэнэ л гэдэг. Харин энэ үед нуранган доороос Дэйдараа амьд гараад ирдیں۔ Тэр дэлбэрсэн нь хувилбар байж таардیں۔ Тэгэл Акацукигийн Зэцүү болон Тобинаар ирсэн байдаг. Тобин шинээр орж байгаа гишүүн бөгөөд түүний гасарсан гарнаас бүгжийг нь хайж байвал яах вэ? За ийхүү Наруто Shippuden part 1 буюу Kazekage-гийн даалгавар арк дуусаж байна. Тэгэл аль чадхаараа л тайлбарлахыг хичээлээ. Та бүхэн минь намайг дэмжээ, donation хийгээд хамгийн чухал нь subscribe штэ. Subscribe сайн дараад хэдүүлээ улам олоолаа болчвол за тэгэл энэхэн биений минь хүсэл биелэн шүү дээ. За тэгээд бичлэг таалагдсан бол дардгаа дараарай залуусаа. Дараагийн бичлэг хүртэл эддэ мөн хол байна да тийм залхуурал минь холхон л байгаасаа байлаа. Баяртай залуусаа.